За үүдл эс гэж ямар эсийг хэлэх вэ гэхээр хүний өөрийнх нь л эс. Гэхдээ хамгийн их одоо нөхөн төлж чадвар чайтай тухайн эргэтнийхээ эс болж хувиран одоо ялгаран хөгждөг ийм онцлогтой эсийг хэлдэг. За үүдлээс хамгийн их хаана байдаг вэ гэхээр хүйн одоо цуснд их байдаг. Тэгэхээр хүүхэд төрөөд ихэд салаад хүйг тэртээ тэргүй одоо ингээд байгальд бид нар ингээд янз бүрийн байдлаар устгалд оруулж байгаа. Тэгэхээр өндөр хөгжилтэй орнуудад бол хэдэн 10 жилийн өмнөөс энэ хүйг шууд хаяхаа болсон. За яагаад гэхээр энэ хүйн цуснд байгаа үүдлэсийг авч ялгаад за хадгалдаг буюу биобанк. Цусны банк гэхээр бид нар бүгдээрээ түгээмэл мэддэг. Одоо хэрэгтэй үед цус бэлэн байдгийн банкыг хэлдэг бол үүдлэсийн банк гэдэг ойлголт байдаг ба. За энэ банкыг хадгалснаар яадаг вэ гэхээр тухайн төрсөн хүүхэд өс том болж явах явцад одоо цусны эсийг хавдарч юм уу ийм өвчин онцлогдож байгаа тохиолдолд хадгалж исэн үүдл эсээрээ эмчлэх тухай ойлголт бол өндөр хөгжилтэй орны практикт аль хэдийн нэвтэрсэн ойлголт байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бүтэн эдийг авч шилжүүлэн сулхаас хэрэг өөрийнх нь эсийг тухайн үйл ажиллагаа алдагдсан буюу өвчтэй болсон эд эргэнтэнд нь суулгаж өгж байгаа эсийн шилжүүлэн суулгалт гэж ойлгож болно. За ерөнхийдөө хүйн цуснаас авсан энэ үүдлэс хамгийн өндөр хуваагдах чадвартай, хамгийн одоо шин нөхөн төлөх чадвар сайтай эс байдаг учраас энэ хүйн цусын эсийг авч хадгалах нь үнэхээр анагаахын ач холбогдолтой. За өнөөдөр төрж байгаа хүүхдийн хүйн эсийг үүдл эсийг авч хадгалснараа 10-20 жилийн дараа анагаахын одоо байгаа төвшингээс улам илүү хөгж. Өнөөгийн одоо үүдэлсээр эмчилж байгаа цөөн хідэн цусны эсийн хавдрууд гэдэг юм уу зарим нэг одоо гэмтэл өөрчлөлтүүдийг эмчилж байгаа үүдл эсийн эмчилгээ 10-20 жилийн дараа миний бодлоор маш олон өвчнийг эмчлэх эдгэх боломжтой болно. Тийм болохоор өнөөдөр төрж байгаа хүүхдийнхаа хүйнээс үүдл эсийг авч хадгална гэдэг бол ирээдүйн эрсдлээс сэргийлэх хамгийн том анагаах ухааны хөгжил дэвшлиг одоо шингээсэн ийм ойлголт байна. За ганцхан одоо хүйн цуснаас ялгадаггүй үгүй насанд хүрэхсдийн өөхний эд болон мезенхимийн үүдл эсийг гэж бас ойлголт байгаа. Насанд хүрсэн хүмүүсээс ялгасан үүдл эсийг өнөө цагт яг юунд хэрэглэж байгаа хэрэг илүү арьс гоо заслын эмчилгээнд за илүү хөгшрөлтийг удаашруулах юм ийм эмчилгээнд хэрэглэж байгаа. Гэхдээ энэ үүдл эсийн эмчилгээний одоо судалгаа шинжилгээний ажлууд юуг харуулж байгаа гэхээр зөвхөн арьс гоо засал гэхээсээ илүү аль нэг гэмтсэн эрхтний нөхөн төлжүүлэх хамгийн одоо үр дүнтэй эмчилгээг нь батлагдж байгаа. За энэ дээр тарих байна, мэдрэлийн эсүүд байна. Одоо хамгийн хэцүү одоо цагийн анагаах ухаан эмийн эмчилгээгээр эмчлэх боломжгүй зарим зүйлүүдийг эмчилж байна гэж үзэж байгаа. За хамгийн сонирхолтой зүрхний булчингийн эсүүд. За тэгэхээр энэ дээр одоо ямар нэг зүрх судасны эмггийн улмаас гэмтсэн энэ нөхөн сэргийгдэхгүй байгаа эсгүүдээр үүдэлсийг хийж өгснөөр тухайн эргэтний эс болж нөхөнд одоо хувирдаг энэ үүдэл эсийн өрмөц онцлогоор нь эмчлэх асуудлууд бол маш амжилттай явж байгаа судалгааны үр дүнгууд ихээр нийтлэгдэж байгаа. За түүнээс гадна бодис солилцооны өвчнүүд, чихрийн шижин, за хамгийн түгээмэл хэрэглэж байгаа зүйл бол мөн нөхөн өрчхийн асуудал. Эмэгтэйчүүдийн одоо жирэмслэл төрөлттэй холбоотой нөхөн өрчхийн эргэтнүүдийн гэмтэл, за үйл ажиллагааны дутагдал ийм өвчнүүдийн үйл үүдэл эсийн эмчилгээ маш амжилттай байгаа нотлохоонууд маш ихээр гарч байгаа. За ийм учраас одоо үүдэл эсийн эмчилгээг олон төрлөөр олон насныханд маш олон төрлөөр хэрэглэх боломжтой гэж ойлгож байна.